Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараараа эхийн ачийг магтан дуулсан эрхэм бирүүдийнх нь хүсэлтээр энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай ээжи долгордоо гэсэн халуун сэтгэлийн мэдчилгээг уламжлах гэж байна. Хадмын босхийг алган ирэхэд хайрын дээрээ угтан тоссон ачлалт эжимийн таньда баярлаж талархаж явдаг шүү. Урт наслаж удаан жаргаарай гэсэн таван сайхан бэрийнхэн зүгээс илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа дотгошоо орч уламжилцгаая. Дэлгэрсэн цэцэг шиг миний ээжи хамгийн хөөрхөө. Энэ өдрийн минь хүргье. Долгор гэж хүн байна уу? Хайгаад ирлээ. За манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилсээр дараагийн эрхэм сайхан захиалгын эзэн болсон энэ цаг мөчид долгор хэмээх эрхэм ихчийг зорин хөрөлцөн ирээд байна. За энэ өдрийн минь хүргье. Баярлаа. Сайхан үргэлжиж гин үү та? Сайхан. За би тавтаа сайхан. Сайхан. Та нартай баярлж байна. За баярлалаа. Долгор ихчээ хүүхдүүдэд хүрээлүүлээд бас эмнэлгээр явах их ажилтай байхад нь гинт бичлэг дүрс болоод дүүн ороод ирсэн гайхаж гин үү? Гоо зүгээр. Зүгээр. Өнөөдөр юу ямар өдөр тохиож байна? Төрсөн өдөр байсан байна. Төрсөн өдөр байсан байна. За тэгвэл бичлэгнийхаа ихэнд эрхэм долгор тань төрсөн өдрийн мэндийг нийт налайгчуудынхын зүгээс таньдаг бүх хүмүүсийн өмнөөс хүргэж байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлаа. Та нартай баярлаа. Баярлалаа миний чи ямар ч гоё сэтгэл хөдлөлтэй юм бэ та чинь. Таныг сандарсан чи дүүн бараг дагаад сандрах гэдэг. Сандрд юм аа. За долгор ихч ирсэн хэрэг явдлаа танилцуулъя. Манайх юм налайгчуудаа хайр түгээгээд мэдчилгээ хүргэдэг газар байдгийг. Хүмүүс захиалга өгөхөөр очиод баяр дээр нь гоё бэлэг мэлэг хүргэж өгөөд хүмүүсийн сэтгэлийн үгийг нэг нэгэнд нь хүргэж өгдөг. Тэгээ танд бас бэлэг ирсэн байна. Манай хамт олноор дамжуулж. Та хэнийг гэж бодож чинь ер нь? Би баг элд учир болов гэж бодож чинь үү? Ер нь хөөгснээс хоёулаа долгор ихч бичлэгнийхээ ихэнд бас хүмүүст өөрийгөө танилцуулъя. Хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн хүн бэ та? 9 төрсөн 7 хүүхдээ өсгөжөрсөн. Хэдэн хүүхэдтэй охинтой? 2 баг нөхөн 5 хүүхдээ. За. Одоогоор 7 хүүхэд нь эсэн мэнд эрүүл сарвал сайхан аж төрөн суугаа. Алдарт ижи байх нь байна шүү дээ, тийм ээ. За, тэгвэл ингээ долгор ихчээ 7 хүүхэд байгаа учраас яг хэн нь ийм гоё гинтийн бэлэг бариу гэдэг нь бас их одоо тодорхой биш вэ шүү дээ. Тэгэхээр одоо ингээ хоёлаа охин нь тань зориулаад илгээсэн сэтгэлийн үгийг маш сайн гоё уншиж өгнө. Тэгэхээр яг хэн бэ? Хүүхдүүд үү, өөр хүмүүс үү гэдэг нь тодорхой болно. Дүүгээ маш сайн сонсгоо шүү. Заяа. Хэрэгчээ. Аавын гэрийн босхийг алхаж амьдрал биднийг хөл тавихад анхлан тосон авч амьдралын сайн сайханд сургасан эрхэм эжимийн тандаа гэж хаягалсан байна. Хам буурал орчлонд хөвлийгээс тань ургасан хөвүүдтэй нь ханлаж энэ гэрэлт орчлонд төрсөн биш ч төөрөлдсөн их хувь тавилангаар та бид охин эжийнэр болж учран золгожээ. Өнгөт энэ орчлонд хадмын биш хайртай эжигээс минь дутхааргүй халуун инхри сайхан айлаараа биднийг тосон авсан баярлаж явдаг юм шүү таван бэрн ээжтэй. Өөрийн 2 охиноос дутаалгүй өрөөлийн хүүхэд юм шүү гэж гадуурхалгүй өнгөтэй өөдтэй орчлонгийн сайн сайхан бүхнийг зааж сургаж үрс бидэндийн төвшиг болж явдагт туйлын их талархдаг юм шүү ээжээ. Хүүтэд нь ханилж бид гэргий болоход бэрэн өгтөн аваа та минь хадам ижи болж байсан. Анхны үрс маань төрөөд бид ээж болон суухад ачаан тэврээ та минь эмээ болж байсан шүү дээ. Аргамжаат энэ орчлон та бид туйлын их ховор хувь заяагаар учран зулгаж ижи охин болж энэ хорвоод сайн сайхан бүхнээ хуваалцаж яваа юм шүү. Энэ цаг мөчид таньда талархаж баярлаж явдаг хайртай 5 бэрийнхэн зүгээс илгээсэн байна. За тэгээд маш гоё хайр хүндлэл шингэсэн энэ гоё бэлгийг бэрүүдийн нэрийн өмнөөс гээд 5 сайхан охиноос нь гээд хэлчихвэл бараг л буруутахгүй юм шиг байна. Орчлонд хэлэх үг дэндүү их байгаа гэдгийг дайсан. Бидний бараг хадам ээж биш одоо бараг төрсөн ээжээс мань дутхааргүй ээдээ дэндүү их ачтай хүн байгаа шүү. Ижийг минь л очиж маш гоё баярлуулж өгөөрэй гэсэн бэрүүдийн гинтийн бэлгийг танд өргөн барьж байна. Хүлээн авна уу? Хоровоо яраач зүрхнээс аялсан ээжи боо
За тэгээд долгор ихчээ. Энэ цаг мөчид бас бэрүүдээс нь гэж ирдэг мэдчилгээ ер нь эд их ховор шүү. Тэр дундаа бүр 5 бэрээс нь тусгайл нь танд гинтийн бэлэг илгээнэ гэдэг маш гоё аз завшаан бахаа гэж бодож байна. Одоо энэ бичлэгийг бас бэрүүд үзээд сууж байгаа шүү дээ. Ирж амжаагүй хитэн байгаа. Ээж яаж хүлээж авсан бол биднэрт юу гэж хэлэх бол гэд онцгойлон үзэж байгаа. Бэрүүдтэй хандаж үг хэлье. Би 5 сайхан бэртэ хязгааргүй хайртай гэдэг мэндэлж байна. Тэгээд хамгийн утган бэрдэ маш их баярлаа. гэж хэлмээр. Тэгээд миний хэдэн хайртай бэрчүүд хамгийн гол нь эрүүл байгаасаа эрүүл мэндэ сайхан анхаарч за хайрны жилдээ болно сайхан өндөр сэтгэлтэй байгаарай гэж хэлмээр. Гоё юм бэ долгор ихчээ. Энэ 5 хүүтэйгээд утасны цаанаас сонсоход л маш гоё бахархмаар багтмаар санагдаж байна ихчээ. Тэгээд та минь энэ хорвоод бас 2 сайхан төшиг болсон очир эрдэнэ охин төрүүлсэн байна. Мөн гарын 5 хуруу шиг сайхан хөвүүдийг төрүүлж өсгсөн байна. Цөмөөрөө эрүүлийн их байхын сайхан эрүүлийг үргэе. Таньдаа бас төрсөн өдрийн галхалуу мэндийг дахин хүргье. Баярлалаа. Монгол түмэн сайхан үг гэдгийг долгор ихчээ. Хүүтэй бол охинтой гэж. Та минь 2 сайхан охинтой. Одоо дээрээс нь бэрүүд нь бараг энэ амьдралын цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бэр шиг нь биш охин шиг нь хайрлаж хөндлөж байгаа нь одоо энэ бичлэгнээс илтэд тодорхой байгаах гэж бодож байна. Тэгэхээр та минь одоо 7 сайхан охинтой 7 сайхан хүүтэл жаргаад байх ийм сайхан хөв заяан төрсөн байна. Тэгээд эрхэм ижи таны айлчлан ирсэн нас бас аз жаргалаар дүүрэн байхыг хүсье. Сайхан баярлаарай. За баярлаа. Хүүхдүүдтэй баярлаа. Та нартай шийсэн баярлаа. За баярлаа. Сэтгэл тогтлоод ирээс юу гэж чадахгүй. Баярлалаа шүү. Тэгэлгүй аа. Энэ хүүхдүүд маш та нартай хайртай шүү.